За энэ дотор бас цаана бас ерөөсөө оролдож болохгүй бид нар яаж одоо ядарсан бай оруулж болохгүй одоо мөнгнүүд юу гэдэг одоо төрийн албаагчдын цалин гээд 7.2 их навяд байна. За хүүхдийн мөнгө 1.6 их навяд байна. За өнөөдөр бас ингээ хэвлэр зарим нэг буруутай ойлголт явсан байлээ. Бид нар хүүхдийн мөнгөнд ерөөсөө гар хүрэхгүй. Энийг бол яг баттайгаар та бүхэнд хэлье. За энэ нь бас ингээ дахиад нийлээд 8.8 их навяд төгрөг байгаа. За үүний цаана 7.2 их найт төгрөг үлдчихэж байгаа. За үүнээс бас дахиад оролдож болдгүй мөнгө юу гэдэг вэ гэхээр гадаадын зээлийн төлбөр, хүүгийн төлбөр гэж одоо зардал байдаг. За энэ бол одоо 1.4 их найт төгрөг байна. 1.4 их найт төгрөг. Бид нар одоо өнөөдөр яаж ядарсан бэ? Гадаад авсан зээлээ төлөхгүй байх, хүүгөө төлөхгүй байна гэдэг нь эргээд эдийн засгийг дефолт руу оруулдаг. Монгол улсын зээл чих хэрэг. За Монгол улсын эдийн засаг маш их хор уршигтай юм юу байгаа, англи байгаа. За мөн энэ удаа бас оролдохгүй байхаар шийдэж байгаа зардал бол одоо гамшиг, осол, онцгой байдалтай холбоотой зардал бол энэ 260 тэрбум төгрөг байна. За ингээд энэ бүхнийг тооцоол үзэхээр ерөөсөө одоо бид нэг төрийн бүх үйлчилгээг бид 5.5 их найт төгрөг л одоо явуулах ийм шаардлага үүсэж байгаа. Энэ 5.5 их найт төгрөгөөс бид нар 10%-ийг нь танаж одоо зарлыг нь шилжүүлж одоо багш нарын одоо өмнө амлаж исэн амлалтаа биелүүлэх буюу одоо багш нарын цалинг 20 дээр нэмэх нь 10 буюу он гараад 20%-аар нэмэгдүүлэх 7 сарын нэгэнд дахиад 10%-аар нэмэгдүүлэх одоо цалингийн зарлыг шийдэх. За мөн эрүүл мэндийн салбарын ажлагчдын цалинг 10-аас 15%-аар нэмэгдүүлэх асуудал байгаа. За мөн тэтгэврийг 8.6%-аар нэмэгдүүлэх гэдэг энэ зарлуудыг шийдэхэд бидэд үндсэндээ 1.3 их найт төгрөг шаардлагатай байна. Тэгэхээр бид нар бол энэ удаа бол зөвхөн урсгал зардал биш. За мөн шинээр хэрэгжих одоо хөрөнгө оруулалтын төслүүдээс мөн ялгаа авахгүй 10%-аар таанах буюу 500 тэрбум төгрөг бас танахаас өөр аргагүй нөхцөл байдал орж ийнэ гэсэн үг. Тэгээ үүгээрээ бид нар одоо цалингийн нэмэгдэл болон тэтгэврийн нэмэгдлийг шийдэх одоо хувилбарыг гаргаад өнөөдөр бас бүлгийн хурал дээр бас танилцууллаа. Тэгээ маргаашнаас ахуулаад төсвийн ажлын хэсэг ажиллаж эхэлнэ. Тиймээс бид нар одоо эрүүл мэндийн салбарын ажиллагчдын одоо боловсролын салбарын ажиллагчдыг одоо салбар яамтайгаа яаралтай хэлцээрд орох. За мөн одоо дараагийнхан одоо 26 20 энэ 3 жилээр гэрээгээ хэлцээрээ хийдэг. Хэлцээрээ орж 3 жил гэрээгээ хийдэг. Энэ асуудлуудаа салбар яамтуудтай яаралтай хэлцээрд орох ийм шаардлага болон хүсэлт гаргаж байна гэсэн үг.